байгаа. Тэгвэл юу болох юм бэ? Тэгээ буураа би одоо ингэ танай биүүдийг сонгоод ирж байгаа маа. Би жүжигчин баяр магна гэдэг юм хөө байна. Дуурч байна. Цаатын бүтээр шатан байх. Асуу нэг дараагаа ирэх. Гоё дээ. Гороо мэдээд юу яаж юм бүгд дуудлаа шүү дээ. За бидэнтэй цогтойгоо үзэгч та бүхэндээ баярлалаа. Яг энэ цаг мөчийн мэндийг та бүхэндээ хүргье. TV8 телевиз Sky Trading компани хамтран бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэдэг сэтгэл багддаггүй өрөөнд ор хийгддэг шинэхэн нэвтрүүлгийн маань ээлж дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. Ингээ юунтрүүд нэвтрүүлгийн өнөөдрийн зочтой үзэгч та бүхэндээ одоо танилцуулах таатай байна. Тэгээ үзэгчдээ сараа таньж байгаа Монгол Улсын гавьяа жүжигчин Ариун болд оролцож байна. Зам одоо шинэ продакшн жүжигчин Батхан Тунгалаг нар маань өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор оролцож байна. За өнөөдрийн мэндийг хүргэе. Сайхан хаварцгааж байна. За сайхан. Сайхан хаварч чинь та бүхэн бас сайхан хаварч чинь үү? Сайхан хаварч байна. Монгол хүмүүс бас сайхан хаварч байгаа хоо. За ингээд ямар ч тааш бид Sky дотор шопингоо хийхэд бэлэн болсон байгаа. Тэгээ би бас хоёр оролцогчтой нэвтрүүлгийнхаа дөрмийг юунд рүү танилцуулъя. Манай хоёр маань яг хөөхлөөр 100 мянган төгрөгийн төгрөгөнд 10-аас 15 нэр төрлийн зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулах хэрэгтэй байна. 10 минут хугацаанд. За тэгээд үнийн дүн яг хөөхлөөр дээшээ доошо 5 мянган төгрөгийн хэлбэлцтэй байж болж байгаа. Өөрөөр хэлбэл 95-аас 105-ын хооронд хоёрын одоо сонгосон хүнс төрөө багтах юм бол 100 мянган төгрөгийн сонгосон бүх хүнсээ авах нь шүү дээ. За хэрвээ одоо үнийн дүн ч юм уу цаг хугацаанд ямар нэгэн асуудал гарах юм бол 50 мянган төгрөгийн хүнсээ алдаад Sky дотор одоо авьяасаа үзүүлнэ гэсэн юм одоо сэтгэлийг шийтгэл өгдөг. Пүү. Ха яа. Тэр ёстой авир юм байна. Хэлхэн зүйтэй болох гэж бодож байна. За тэгээд авьяасаа үзүүлнэ те. Яа. Тэгэхээр одоо эндээс хэр сайн тооцоотой вэ гэдэг нь санагдчихсан. Ямар нэг зарим хүмүүс ингээд нууцаар утсан дээр ингээд бодож байгаа. За ерөөсөө цээжрээ сайхан бод. Зөрүү нь бол 5000 юм биш үү? Зөрүү нь бол 5000. 5000 бас гайгүй юм байна. Тий 10-аас 15 нэг. 10 багтлах юм. Боломжуудыг олж байна бас бид нар. Тэгээд зоогийн сайн яа штэ. Миний дөө сайн бас бодсон шүү дээ. Ер нь одоо баяхын хувьд хэр их шопинг хийж чинь хүнс цуглуулах юм. Ер нь бол хүнс цуглуулах ажилд оролцдог. Тэг гэр бүлийнхээ үнэтэй. Тэгээ ер нь бол тэрэг төрхөл ажилтай хүн дээ. Тэрэг төрөх дэлгүүр дотор хүүхдээ хөдөлж явж байгаад юм мунгаагаад эвдээд өрөнд оруулчихгүй хүүхдээ харах дандаа тийм арын албыг хариуцдаг. Тэгэхээр яг үнийн өмнө дээр бол нэг оролцож байгаагүй. Тэгээ төрж явж байгаа тавьсан юм ингээл тэгэл касс үргэж өгөө дараа нь торт юм аваад болохоос яг үн яг нарийн бол ингэж оролцдог. Тэгэхээр одоо бас энэ дээр бас оогийн отхон тунгалгыг бас бараатах санаатай л биш тэгээ жоохон төрөх маягтай л явъя. Ирчүүдийн нэг нийтлэг тийм шинж байдаг юм байл. Ерөөсөө л тийм төрөгчий, төрөгчий, өргөгчий, саатуулагч ажил хийдэг. Эмэгтэй хүмүүс л яг л тэр одоо ойлгомжтой тийм ээ. За тэгээд нэвтрүүлгийн дараагийн үе байдаг. Энэ үе маань бол яг үгээр бид уран бүтээлчтэй хамтаар одоо Sky-аас гараад ямар нэгэн одоо өвчин туссан тийм ээ. Тэгвэл одоо амьдралын бас хүнд хэцүү асуудалтай учирсан ийм хүмүүстийг очиж сэтгэлийн дэм хайрлах сайхан одоо тусдаг нэг тийм аливаа зүйл сэтгэл багддаггүй шүү гэдэг өрөөнд дараа бид уран бүтээлчтэй хамтар уриалга өгдөг. Магадгүй нэвтрүүлгээр бид нар дамжуулж өмнө бас олон хүмүүс одоо бяцхан гэхгүй сайхан тусч байсан өнөөдөр тийм ээ. Өнөөдөр ч гэсэн бас нэг айл очих байгаа. 8 сарда бяцхан холон гэх охин зүрхний тийм төрөлхийн өвчтэй. Тэгээд яаралтай юм маш яаралтай энхэг улс руу 30 сая төгрөгийн хаалганд явах шаардлагатай болсон юм билээ. Тэгээд тэр ээж нь болохоор 4 хүүхэдтэй өрх толгойсон юм. Гэхдээ одоогоор бол их нялхаст ингээд эмчилгээ хийлгээд ерөөдөө зарлаа цуглуулах ажиллагаа ингээд зөвхөн байгуулад ингээд байж байгаа. Тэгээд өнөөдөр бас хэдүүлээ тэр охин дээр очиод тийм ээ сайхан уриалга өгөөд үзэж түмэндээ ард түмэндээ бас стратегс уриалга өгье гэсэн ийм одоо бас зорилготой өнөөдөр. Бид нар саяхан хэд хоногийн өмнө бас гэр ороллоор манай шинэ үеийнхэн 3-4 машинда юмнуудыг ачаад гурил будаа, хүнсний бүтээгдэхүүн тэгээд айлт хэрэгтэй, хүүхд багчууд хэрэгтэй юмнууд аваад айлуудаар тараасан шүү дээ бид нар. Хамт олноороо бүгдээрээ яваад. Тэгээ бас хотын захад амьдарч байгаа үнэхээр түлэн үрсчгүй айл байна. Хэдхэн хүүхд гэр хаалган онгорхоо хэдхэн жоохон нэг 2 дугаар ангиас доошоо 3-4 хүүхд байна. Аав ээж нь байхгүй. Ахуй амьдрал бас хэцүү хүмүүс зөндөө байлаа. Тэгээ бид нар бол нэлээ их хүмүүст бас сэтгэлийн буян манай шинэ үеийнхэн тараасан. Ямар гоё юм тий. Тэгээ ер нь яг тэр болгоныг бид нар нэг зарлаад тунгаглаад байдгүй л дээ. Энэ бид нар ямар ч одоо бас киноныхаа дараа киноныхаа орлогоос бас бид нар дахиад ингээд буйны сэтгэлийн гараа сунгал. Тэгээ ер нь бол бид нар аливаа нэг юм үүсд бол маш их сунгадаг. Тэгээ бид нар бол энэ болгоноо нэг
яриад идэг. Энэ бол бидний үүрэг юм шиг л бид нар боддог. Сэтгэлээсээ хийж байгаа юмыг одоо ярьж тунхаглаа зарлаад байгаа. Тий, ямар бид нарт ямар дараа нэг гавьяа шагналын төлөө явж уран бүтээлээрээ болж байгаа ч тий. Ямар нэр дэвших гэж байгаа биш. Ямар нэг одоо медаль авах гэдэг байгаа биш тий. Ер нь болцоотой бол тий бас нэг юм илүү гарч ивэл тэр үнийг бас нэг дутуу юмтай явах хүнд зориулчих юмсан л гэж боддог. За маш За их. Тэгээд ерөнхийдөө манай хоёр нэвтрүүлгийн дүрэн бол ойлгомжтой баг тийм ээ. Ойлгосон. Асуух юм байхгүй. За ер нь Sky-ээр хэрийг хөлслүүлдэг вэ? Sky-ийн одоо ер нь үнэн дүнгийн багцаа ер нь хэр вэ? Хоёрыг. Sky-аар бол хаяа орноо. Тий хаяа нэг байнга үйлчлүүлээд байдаг. Гэхдээ ер нь Байгаад ш. Тэгээд яг яваад ирэхээр бас яах юм аа. Тийм ээ. тий. За тэгвэл шопонго эхлэх үү? Тэгээ. За ингээд үзэгчтэй бидэнтэй хамттайгаараа инх сэтгэл багтгоор Дандаа хүнс авах юм уу тий. нэвтрүүлэг маань инх үргэлжлэж байна. Тий дандаа хүнс. За 15 шууд ингээ харж тэнд 99 мянга өмнөд харагдчихваа сая. Яа. За би цаг харъя. 10 минут хугацаанд явуулсан тийм ээ. За явлаа. Цаг явсан амжилтсан. Ингээд хүнсний цэсгүүд төрөл ингээ байж байгаа. За отгой мэд юмнуудаа сайхан аваарэ. Йоо. За Гэхдээ 10 минутын хугацаа бас нэг богинохон юм шиг ирнээсээ бас урт юм шиг айгүй сонирн байдаг. За. Гэтэ бол хүн болгоомжчлалдаг. За сонголтын юунаас эхлэх гэж байна. за сонголт одоо уух жуус, шууд жуус. За 10,000 л гэж бодъё даа надад. Ерөнхийдөө тэр бидний одоо осч байгаа айл том юм хэрэггүй. байгаа газар маань 4 хүүхэдтэй, өчигдөөс эмэгтэй байгаа учраас. Зөв. Манай маань бас юу авах вэ гэдгээс өөрсдөө. Энэ гоё цай байна да. Энэ цаг авчвал одоо 25,000 юм байна да. Энэ яг энэ цаг аваа тавьчих болно юу өстэй? Болох уу өстэй? Цай. Энэ чинь сайхан цай шүү дээ. За ингээд 25,000. За ингээд. За 29,000. За одоо тэгэл нааш будаа байна да. Нөгөө айлт энэ бас 25,000. Энэ. За энэ 29 нэр төлөв хэвээр. 29 дээр 25. Энэ чи 25 бод. Энэ 9,000. Тий. Ингээ 34,000. 34,000 дээр 34,000 дээр 58 уу? 58. За нэг Ер нь үнэнд нилээ 59 гэж бодсон шүү. 59. За 3 одоо За ийшээ ирнэ. 59 гэж бодоод. Хүнсний юм. За 59 гэж бодох хэрэгтэй. За 59 гэж бодох хэрэгтэй. За тос тос айгүй хэрэгтэй. 59. За энийг авчих энэ 8. За ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань их үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Альва зүйл сэтгэл багтдаггүй тэгэхээр альва зүйл сэтгэлээсээ жоохон ч гэсэн үнэж ингэж хандсан зүйл маш сайхан байна. Өнөөдөр бид бас шинэ продакшн уран бүтээлчтэй хамтаар өвчин зовлонд болсон тэр одоо нэг гэр бүл бүгд бяцхан хөрхөн хулаа охин дэр ингэж очиж бас уриалга хийх гэж байгаа. Ээжтэй нуулсан мэдээж үр хүүхэд нь одоо шаналсан, өвдсөн их хүний сэтгэл ямар хэцүү байх вэ тийм ээ. Тэгэхээр үзэгч маань маш сайн мэдж байгаа. Тэр ээжийн одоо сэтгэлийг хуваалцаж бяцхан хугацаанд гэсэн бас сайхан очиж ярилцсан сууя. За ингээд хэрхэн одоо хөдөлთა хийж байгаа бүгд хамтдаа. За 78,000 дээр сонголт юм дээр явж байна. Үнийн дүү хэдтэй явж байна? 78,000. 78,000. Хугацаа бол ерөөсөө Наа одоо тоо. 78 минут явуулсан. 10,000 гэсэн баг. Яг ингэдэг байхгүй. 10,080. Хоёр ерөөсөө ингэ том юм аа бөөнчж байгаа юм шиг. За зүгээр. Тий 10-15 нэр төрж. Тий болно. Бид хоёр ч овоо хэд болж байгаа 10 хүрнэ. За 8,000 дээр 18,000. 88,000. Гайгүй. Одоо гайгүй шүү дээ. Яг Одоо гоё. Жижиг юм. Одоо хөөрхөн жижиг юм аваа шүү дээ. Чихэр мэхэр бичээ болно. Энэ 2,000 энэ хөөрхөн бичээ юм байна аа. Хүүхдэд их ээлтэй. За энэ ямар ч юм тийм. 90,000. 90,000. Хөөрхөн краука гэж энэ 90,000. За 90,000 90,000. иддэг юм бичээ байна. Орсын. Сайхан бичээ байна. 90,000. За ийш бол бичээний тасаг биш шүү дандаа. За энэ шоколад авсан байгаа. 90,000 болчиход энэ хэвээр янзын хавнда хүүхдүүд чинь ирзэн чихэнд их хамгийн сүүлд хизээ дэлгүүр гэсэн одоо хүнсээ зөвлөсөн. Сайхан. Яг хэд хоногийн өмнө. Хэдхэн хоног би анхаарал садараад зориул садаруулаад байгаа байхгүй юу? Би нөхөө энэ 1000 төгрөг нэмчи яах бас. Хүүхдүүд их хөөрхөн их чихэр хэрэггүй. Тий 4 хүүхэдтэй айл. 98 тий. Тэгвэл энийг нэмчи. Ингээд нэгийг авчих. Ингээд 100. Наа чи юу 88 биз дээ. Түрүү чин 70 дээр явж байгаа юм. 88 байж байгаа энийг нэмээ 90 өгсөн юм шүү дээ. За 90 үү? Тий 90. За. 90. Тэгээд тийм байна тий 91 92 л гэж бод. 20 төгрөг бол 92. Зүв биздээ яана болох юм чи яхаа сая талах 92 айлт хэрэгтэй юм аа вэ? 92. За. Тэгээ нөгөө эмнэлэгт хөвч байгаа хүмүүс бас тийм бас энэ тийштэй бас өөрхий эмнэлэгт байгаа шүү дээ. 92. За тий. 92,000 уугч тэрүүгээр байж байгаа. гайгүй. Энэ гоё кек талах авах юм уу? Эндээс гоё. 92. Ой чи үн зарим дээр нүн байна уу?
За 5 минутын 3 минутын хугацаа. За энэ энэ аягүй гоё юм байна. Хангалттай байна. 92 дээр энийг авах уу? Энэ хэд гэж Гоё эмдэгт дэвчих юм. 4000 гинэ. Гоё зөөлөн. 92 дээр энийг нэмэхэр чинь 96 юу? За 96. Чи сүрээ. 96. За чи яг 96. 96. За хугацаа бол байна шүү. За хугацаа бол байгаа. Тэгэхээр хоёул нэг 15 нэр төрөл байх хэрэгтэй тийм ээ. 96. 96 зааж байгаа. Ямар амттанд дуртай вэ? Эмэгтэй хүмүүс хүнсээ цуглуулахдаа өөрийнхөө амттай юм хамгийн түрүүнд авдаг гэж ярьдаг шүү. Хош. Би 96. хараг 96 энийг нэмчи. Илгэн тарг 96. Нэгийг яг нөө тооны нэмж байгаа байхгүй юу? Бас тоогоо 96 97000 доо 97000 болсон тий. За 97 яг 960 юм байна. 40 төгрөгийг шууд хайж байгаа байхгүй юу? 97. 97 сүүг аав мэдээ сүүг аав. 97. Сонголт бол ариун байна. 97 энэ сүүг авах уу? Сонголт бол маш ариун. Энэ сүүг. Ха? Иймэрхүү жижиг сүү авахгүй юм уу? За. жижиг Нөө үнийн тоо чи яваад байгаа шүү дээ. За тэг. За тэр чинь 97 99. 99. Ингээд нэг 99. За тэнгуү цаана бид нарт 2000 байгаа гэж бод. Ягаад өгнө? Жижиг өмнөнийхөө багцаагаар. Жижиг бид нар Хоёрын багцаа бол за энэ хөөрхөн энийг хараа. Хой. мамо. 100 маамууд чи хүүхдээ амар дуртай байдаг байхгүй юу? Ингээд 100. Ингээд 100,000. За тэгтээ нөөц биш. Яг мухар бол 100,000 биш. нэг зөв 5000 Цаана нэг тий байгаа байхгүй юу? Тэгэхээр бас 2 минутын хугацаа байна. 5000 2000. За одоо энийг ерөнхийд нь чи нэг үнийн мэдхүү одоо дээр нь үн байхгүй дээ одоо өнгөрсөн. Баримжаагаар асуу дунд нь тоо алдсан бол ястай эвгүй шүү дээ. Нэг юм тэр 25000-ын цаг би зөв харсан байгаа 2500-гээ харчааг байгаа. Цаг дуусгаас өмнө хасч болно, нэмж болно тийм ээ. Одоо ингээд за гэрт нь бол ингээд энийг авцсан. Гоё цай авцсан, будаа авцсан, сүү авцсан, чихэр жимс авцсан, жуус авсан, хүүхдээ чихэр авсан. За одоо юу авах вэ? Одоо ширэн за тэгээ нэг жимс тавь. Үнэн наач хиллүүлэх болохоор Жимс бас байж болно л доо. Шууд жимсээ хэлээд хүүхдэд үнтэйгээр чи бас За жимснүүд бол өстой гоё шин ингээд гоё жимснүүд байж байгаа шүү. гоё юу яачвал нэг нэг жимс авчиад. За за хүүхдэд ямар жимс дээр үү? Хамгийн гоё шин. Алимнаас ах уу? Алим авчи. Энд алимнаас. Тий. За ямар жимсэн дуртай вэ? Хөөхөө. Нэг тим үг өгдөө штэ. Жимснүүдийг хараад ингээд Би олон хүний нэг тим үг өгдөө штэ. Ястай гоё. Би нэг олон хүний гараас бэлэг авч ялаа. Гэхдээ чиний гараас авсан шиг алим юу н авч ийсэнгүй гэж тэр бол сэтгэл яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол хүн хэдэн төгрөг болсон гол нь? 3700. За Excuse me. Өөрөмид. Илүү гарчихгүй байгаа. Болох байгаа. хоёр 100-аас хэтэрсэн юм шүү дээ. Харин тий. Тэгэхээр 1 минут. За тэгвэл ингээ. Аа. Тэр чи өрхий. За. 1700. За зөө наач зүрүү айгу хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр яавлагнаас хасъя. Эвгүй бас. Манайх чи нөгөө хөгжилтэй өдөр гээд манайх кино хийсэн шүү дээ. За киноны тухай бас асуунаа. Тэгээд киноны гол дүрд манай энэ отхон дунгалаг тоглосон. Огийн маань тоглосон. Гол дүрд 2470. За багсглаа шүү дээ. Чи жимс авъя гэсэн байгаа ингээд. За цаг дууслаа да. Сонголт дууссан уу? За ингээд нэвтрүүлгийн өнөөдрийн хоёр оролцогч маань ямар тач маш сайхан сонголт өгүүлээ. Үнийн дүн бол ер нь баг нэлээд сайхан яг бол ястаарсан гэж ойлгож байна. Төглөө. Йоо. Кас очиж. Ерөөсөө нэг сандрал явж. Бид хоёрын бас сонгосон юмнууд ер нь амттан их бага байгаа байхгүй юу? Амттан бол зүгээр бэлэг тэмдэг маягтай ба ш. Нэг тараг, хоёрын авлаг, тий? Хамгийн гол тижээлтэй юм будаа, тий? Сүү, одоо цай, тий? Одоо хэрэгцээтэй. Тос тий амин дими амьдралд хэрэгтэй бас олон хоног хэрглэж болохоор тий эмнэлэгт байгаа хүмүүс ч бас хэцүү шүү дээ олон өдөр хэвдэн хоол унд зөөлөн тий бас жимс бас авлаа бас хүн амттай мэдлгүй яг хөө зовсон хүн бол амттай мэдэх ёсгүй биш шүү дээ тий хүн бас амрууга амттай сайхан юм тэгээд бид хоёр юм гоё талах удаа одоо юу авсан тэр кек эклер гэдэг юм юу гэдэг лээ тэр за ингээд кас руу явцгаад хамттайгаар үзэгчтэй за тэгээд уран бүтээлийн сонь сайхан одоо бид нар нөгөө хөгжилтэй өдрөгээд кино одоо тун удахгүй нээлттэй хийх гэж хэдэн нээлттэй гэж байна ер нь одоо 4 сарын 8-нд бүх кино театруудаар хийх гэж байна тэгээ сая өнөөдөр ч гэсэн сая хөгжилтэй юм боллоо бид хоёрын хувьд бас нэг хөгжилтэй өдөр байна тийм сандар дэм цаг өгчөөр
Ерөнхийдөө нэг хүмүүс дэлгүүрээр хүнсээ цуглуулахдаа цагт баригддаг тийм ээ. Миний дугаар хэрэгтэй гэсэн юмнуудаа аваад явдаг. Тийш би сая түрүүн тэр шоколадыг чихрийг шууд аваад хийсэн шүү дээ. Эргэж ирж очиж үнийг авсан шүү дээ. Бүгд чихэр эмхтэй гэдээ очиж шууд авсан шүү дээ. Тэгээ энэ чинь яг уралдаан болохоор бас цагт нартаа уралдаж байгаа болохоор бас хэцүү байлаа. Тэгээ гайгүй отгоо маань бас гайгүй оогийн маань их сайн хэлж байна. Тэгээ манай тэр киноны гол дүрд одоо оги тоглосон байгаа шүү дээ. Киноны тухай гурлаас касн дээр очиод тийм ээ. Үнсээ уншуулах зураа бас асуумаар байна. Мэдээлэл юмар маш гоё юм. Нийт гэдэг бол бас хүнд нэг тийм гоё залуунаас ирч хүчийг хайрлаж байдаг. Тэгээ шинэ продакшны бас эргэтэй төртэй юм. Тийм эргэтэй төр чинь тийм дэлгэцийн бүтээл ингээд гарсан байж байгаа. За аль касн дээр уншуулах вэ? За энэ касн дээр уншуулчих тийм ээ. За энд уншуулчих. Шинэ продакшн ээлждэг шинэ дэлгэцийн бүтээл. Айгу гарлаа. Тэгээ киноны тухай бас үзэгчтэй ярьж өгч яваа. Киноны гол төр хатан томголог юм аа тийм ээ. Манай кино бол одоо шинэ продакшны 5 дахь хурамтай дэлгэцээ. Хөгжилтэй өдрийн киногаа. Энэ кинон дээр болохоор шижир гэдэг эмэгтэй скрин дүрийг бүр дээр ажиллаа. Тэгээ одоо яг миний дүр яг тийм би юм гэж яс яг ярмаар байна. Хүмүүсээс очиод үзээс тэгвэл миний дүр бол одоо яг ихтэй нэг тийм айлд амьдэрдэг ч юм уу тийм эмэгтэй гэдэг нь эхлээд таагддаг байхгүй. Тэгээд киноны дундуур өө эн чинь ийм айлд амьдэрдэг юм байна ч гэдэг юм уу ийм юм байна гэдэг таагддаг болохоор яг тэрийг бол хэлмээргүй байна. Тэгээд манай кино үзэгчдэд их таалагдах байхаа гэж найдаж байгаа. Тэгээд хурц ирж үздэхээрээ 4 сарын 8-нд бүх кино театруудаар нээлттэй хийх байгаа. Энэ 25,000 гэсэн юм байна. За энэ цай болохоор одоо 100 г нь 25,000 юм байл шүү дээ. Тэгэхээр энэ цайнаас бол 100 г-ыг ингэ сонгосон бас их сайхан цай гэж. Кинонд хэр олон уран бүтээлчдээс самрагдав. Киноны бас ярьж өгөөч гэдэг хоёроос. За манай кинонд бол олон сайхан уран бүтээлч тоглосон. Монгол Улсын гавьяа жүжигчин Оюун дээр, Чамин чулуун, Пүрэв дөрж, Үлзий хүү, Золбоо тэгээ шинэ продакшны уран бүтээлчд бүгдээрээ. Тэгээ ер нь бол яг инээдмийн төрөл жанрын кинонд инээдмийн жүжигчд бол бас гарцаагүй тоглох хэрэгтэй л дээ. Тэгээ энэ киног манай шинэ продакшн бид нар нэг номероос сэдвлэж ер нь бол тайзан дээр тоглосон номер бол тэгээ тухайн үед ингэ мартагтаад юм уу инээгээд өнгөрдөг бол энийг дөр дэлгэцийн бүтээл болох зорьсон. Тэгээ дэлгэцийн бүтээл үеийн үед үлддэг. За дээрэс нь олон хүнд хүрдэг гэдэг утгаараа энэ кино маань одоо 4 сарын 8-нд нээх гэж байна. Тэгээ кинонд 4 залуугийн хайр дурлалын тухай гарч байгаа. Манай Отгоо, Гамбаа, Отгон дунгалаг манай бүрлээч болсон. Одоо бэлгүүн дүү маань энэ дөрвийн хайр дурлалын тухай. Тэгээ энэ кино маань удахгүй Монголын ер нь залуучуудад эд хөрөнгө, тийм мөнгө төгрөг эрх мэдлээс илүү үнэнд сэтгэл гэдэг бол агуу юм аа. Тэ амжиргаа ямар ч байж болно, амьдрал ямар ч байж болно, тийм ээ. Хүний бие биенээ гэсэн сэтгэл агуу юм аа. Энэ мөнхийн хайр гэдэг юм чинь байдаг юм шүү. Бие биендээ хайртай хол бүх юм болдго юм шүү гэдгийг энэ киноноос бол үзэх болно гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь манай кино үзээд хүмүүс их сэтгэл өндөр гарах байхаа гэж бодож байна. Тийм ээ. Ер нь одоо бас өмнөх өмнө удаа гарч байсан шинэ үеийн олон сайхан дэлгэцийн бүтээлүүд бол одоо үнэхээр л олон үзэгчдийг байлдан дагуулсан одоо ийм анхаарлын төвд яахын аргагүй байж чаддаг ийм сайхан уран бүтээлүүд болдог байсан. Энэ кино ч гэсэн бас ээлж ийм сайхан шинэ уран бүтээл гарсан гэж бодож байна. Тэгээд маш том уран бүтээл яард гарсан та бүхэнд баяр хүргэе. За баярлалаа. За өнийн дүү хэд болсон бэ? За өнийн дүү тийм ээ. За одоо тэр орж ирж байна. Тэр 25,000-ыг орж ирэх хэвээр. Тэгэл тий. За 96,422 болжээ. За баяр хүргэе. Яахан тооцсон. Яа. Яг нэг хоёрын тооцоогоор бол 105 руу нэлээд төгөлсөн шүү дээ. Тий бид хоёр бас 100 102 3 руу төгөлсөн л дээ. Алимаа орог тий болчихл байсан байна. Гэхдээ нэг яг нэг 5 гэсэн болохоор бас гайгүй 96-аар орчтой 96 440 руу орсон байх шүү. За ингээд маш гоё хүнснүүдийг сонгосон. Ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Бид хамтдаа Sky ихтлгүүрээс одоо их нэлхс рүү хөдөлгөж ингээд үзэгч та бүхэнд хөгжлийн өдөр киноны бас одоо Sky-с яг одоо үзүүлээ. Ингээд амьдралын бас нэг хөгжлийн өдрийн үргэлжлэж байна. За харин эндээс гарахынхаа өмнө нэвтрүүлгийн бас нэгэн бяцхан хэсэг байдаг. Баард шидэж одоо энэ Sky дотор байдаг олон байгууллагуудын бас гарын бүлгийг сонгож тийм ээ. Ямар гоё юм бэ Sky. Нэр нь хүртэл айгүй гоё нэртэй. Хэсэг байдаг. Ингээд нэвтрүүлгийн дараагийн үе рүү хамтдаа шинжилж. За тэгээ. За баярлалаа. За ингээд бүгдээр дараагийн хэсэг рүү За. очив. Хүн бүр маш олон зүйлээс таашаал авдаг. Өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байхад сонголт хамгийн чухал. Итгэл дүүрэн сонголт сэтгэл дүүрэн таашаал. Sky. Чанарын дэд таны хэрэглээ.
За ингээд энэ үе бол ингэж байгаа юм. Надад бол хоёр юм даарцны зүү байгаа. Тэгээ манай хоёр оролцогч маань хоёлаа нэгээр нь нэг шийдэх юм тий. Нэг шийднэ. За тэгээд одоо энэ цагаан дээр онох хэрэгтэй байгаа тийм ээ. Хар дээр онох юм бол бэлэг авч чадахгүй нэ. За цагаан дээр онох юм бол одоо яг энэ онсон тооны дагуу ингээд олон одоо компаниуд сонголцсон гарын бэлгэнүүд байж байгаа. За тэгээд даарцнаас 5 алхмын зайнаас зөв шийдэх хэрэгтэй ойлгомжтой тийм ээ. За амжилтсэ. За энэ даарцсан шийдээ найр ахаас наадам дүүгээс гэдэг. 4 5 гэдсэн. За энэ аваас шийдэх юм ба шүү дээ тийм ээ. За ер нь даарц хэр шийдэж тоглодог вэ? Тэр хавийн хүмүүс холдороо манайхаа холдороо хавийн хүмүүс үзээгүй шийдэх чинь. Хамгийн амин хавийн даарц шийдэж үзээгүй хүн одоо дэлгүүр дотор даарц шийдэх чинь шүү дээ. Дэлгүүр гэдэг юу вэ? Олон хүн бужигнсан газар тэгэхээр тийм газар даарц шийдэж үзээгүй хүн даарцын зүг шийдэх нь шүү дээ одоо. За чинь л да. Окей одоо ингээд жишээлбэл энэ чинь ингээд олон ингээд бэлгнүүд байгаа зү тий. Эндээс ингээд гоё харж байгаа тийм ээ. Яг за тэдийн тоон дээр онох юм бол гоё тийм бэлэг авах юм байна да гэсэн сонголтууд байж байна. За яг даарцны тэр бөөрөнгөө л онохоо бод. Тэр бэлгэний үн харах яах вэ? Тэр онох юм бол юу штэ. Онохгүй тий. Заавч гараа. За. Эхлээд нэг бие халаалтын нэг шийдэлт байх уу байхгүй юу? Үзэлтийн нэг шийдэл үү? За яг ер нь байдгүй нэг үзэх үү яг уу? Яг нэг анх удаа юм чи яг үзүүлэл үзүүлчихгүй дөө. Нэг удаа юм бол. Анхных нь онч. За. Пү. За хар чинь бэлэгтэй байл яа. Хар бэлэггүй. Хар бэлэггүй ёо үдсэн зөв болсон байх шүү. За одоо яг жигнээс. За одоо яг саяны инерцээр шийдэгдэл яг л болох юм байна да. За миний дүү бэлэг аваад ирээсэ гэж бодох юм. Оо гоё. Оо хар. За хар дээр онсон байна. За зөвхөн өнөөс харж байгаа юм тийм ээ. Харсаа. Чи отох нь тунгалаг маань бас ер нь бол яг тэр голын нөгөө 50 оноор бас нэлээд өглөө шүү дээ тийм ээ. За хар дээр онлоо. За цагаан дээр онох юм бол бэлэгтэй байгаа. Одоо үзэлтгүй шууд явах юм байна шүү дээ. Би нэг үзэхгүй явах бас. За нэг үзчихээ шүү дээ. Нэг үзчихээ тийм. За тэгсэн чинь амар цагааныг ононгодлоо булхаачих үү дээ. Яа за хар байна. Хэвээ аюулт энэ цагаан арай цөөхөн байна үгүй үстэй. За би одоо энийг оноод онсон бэлгээ нөгөө эхнийх хэвтэйгээ дүүдээ өчгнөө. Яа. За онсон уу? Онсон. Ямартай. За яхаар гонсон маань. Онсон байгаа үстэй. За ингээд гэхдээ тэр ногоон чи бас цагааны талд орно үстэй тий? Ингэж орж байгаа юу? Тий цагаан. За хэдэн номер дээр байсан бэ? Нэг номер. Нэг номер дээр MSD компани бэлэг гэж байна. За манай үзэгчдээс хараарай. MSD компани бэлгийг инх одоо нэг номерын цагаан хэсэг дээр амжилттай онсноор авах хэрэгтэй боллоо. Би нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Эхлэхдээ би ингэж шидэхдээ нөгөө за онондоо гэж шидсэн бохоггүй юу? Тэгэд хар болчлоо тий. Огийн болохоор бэлэг авандаа гэж шидсэн шүү дээ. Тэгээ хар болчихсон бохоггүй юу? Би болохоор дүүдээ бэлэгтэй очноо эмнэлэгт байгаа гэж шийдэхэд нэг дээр бож байгаа бохоггүй юу? Тэгэхээр энэ хүүхдийн заяа дүшиж шүү дээ бас. Ахыгаа дүшчаа. Дүү маань бас амны ишгтэй л байд. За маш их баярлалаа. Ингээд нэг номер би чамайг бас тэгж тэгж бодсон баг. Яар муухай яах гэнэ. Миний дүүч гэсэн бас тийм бодолтой л байгаа л да. Энд чинь наригэн шүү дээ бас тий. Ямар компани байв да энэ ч одоо нэг номерын MSD компани. Тий. За. За баярлалаа. За энэ Джонсонси одоо энэ би за манай Огич бүгдийн зүгээр сонголтоо хийсэн шүү дээ. Манай Огич бас хүүхдтэй. Айгуу сайн хэлж байгаа. Энэ нөгөө нэг биеийн тасан байна. Энэ биеийн тайвшруулдаг тасан байна. За ястай гоё. За энэний тэгвэл отгоо өгч нь авч өгөх Огич нь өгөх баха гараасаа. Чи яг өөрөө онсон юм шиг өгнө дөө. Маш амжилттай сайхан худалдаа авалт аялаа. Маш сайхан одоо онлоо тийм очиж байгаа одоо бяцхан улаан охин дээрээс одоо бэлэг нэмэгцээр байна. Тэгээд мөн одоо бас Sky их дэлгүүрээс нэвтрүүлгийн оролцогч болж байгаа одоо та хоёртоо одоо Sky их дэлгүүрийн байнгын үйлчлүүлж байгаарай. Байнгын үйлчлүүлж болоорой гэдэг Sky нэрийн алтан картыг өсөд та хоёртоо. Оо за баярлалаа. Бэлэг болгоо өгч байгаа юм. Энэ бол одоо 5% хөнгөлөх юм. За баярлалаа. Карт байгаа тийм. За энэ картыг өгье. Тэгээ мөн одоо дээрэс нь Sky бол одоо тийм чанарын дээр таны хэрэглээгээд маш гоё юм одоо импортын амт цагаан бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгчтэй өргөж байдаг. Энэ цагаан бүтээгдэхүүнийг дээжээс одоо. За баярлалаа Sky. Бэлэг болгоо өгч байгаа маа тий. За баярлалаа. За шопингээ гараад ирлээ. Сэтгэлээ байна. Оо сайхан боллоо шүү дээ. Амжилттай болсон байна. Ер нь ийм нэвтрүүлэг дороод л байна шүү дээ. Гоё нэвтрүүлэг. Тий.
Тэгээ баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ сайхан бас нэвтрүүлгийг дэмжиж байгаа Sky ихтлгүүрийн хамт олонд баярлалаа. Тэгээ энэ зүгээр нэг нэвтрүүлгийг дэмжиж хүн цаагаараа сайн хөлсийн аян их болж байна тий. Бас хүний төлөө гэсэн уран бүтээлчдээ бас нийгмийн хандлагыг бас энэ сайхан юм руу зөвлүүлж чадж байгаа Sky ихтлгүүрийн хамт олон удирдлагуудад нь бас баярлалаа. Сайн хөлс дэлгэрэх болтугай гэж ерөөё. Тэгээ бид хоёр ч сайхан байна. Манайх одоо кино нээх гэ бид нар 8 хүртэл ажил ихтэй байгаа. Тэгээ энэ мэдээлэлээ бас дамжуулахдаа ийм сайхан буянтай зүгээр нэг мэдээгээр ороод ярьчих шүү дээ. Ийм буянтай нэвтрүүлгээр орж байгаа та сайхан байна. Сайхан сэтгэлийн үзүүр тос нэвтрүүлгээ чинь өрөөний үлээ. Сэтгэл багтахгүй. Сэтгэл багтахгүй гэдэг загаад сайхан байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Ингээ бүгдээ хамтаа хэлсэн хэлье. Чанарын дэд таны хэрэглээ. Амар халамжтай. Тэгэл би түрүү хэлсэн шүү дээ. Дэлгүүрийн ирчүүд бол өргөх үүрэх тийм ээ. Хүүхэд асрах тиймэрхүү ажлуудыг ирчүүд хийдэг шүү дээ. Тэгээ би одоо хоогийг сая ахаа бий барих нь гүү. Үүрэгт ажиллаа. Яг үүрэгт ажиллаад хийх хэрэгтэй. За. Яаж юм да? Одоо нэлээд их ажилтай юм өдрүүд байна шүү дээ. Хүнс цаглуулах завгүй. Тэгээд нөгөө киноны прожект гэдэг тэрний ажил их байлаа. Тэгээд одоо ингэ болж байна да. Тэгээд гоё шүү дээ. Ойр шопинг хийгээгүй. Тэгээд тэр тусмаа ингэ сайхан өөчлөрөө. Хүний төлөө хүүхдийн төлөө явж байгаа болохоор сайхан байна. Хичнээн ажилтаа ч гэсэн. Одоо дүүрүүгээ очин доо. Тэрийг одоо хэлчихье. Би чиний байгаа газар л байх болно. Өнөөдөр сайн өдөр гинэ. Тэгээд энэ сайн өдөртөө багтаад орой танаа гэрт чинь хайр нь аав ээжтэйгээ очиж чаван гойд. Амьдрал дээр юм байдгүй байхгүй. Болтой гэж штэ. Тэгэл маань ирүүлэхгүй эсвэл авраа. Нэр төртөө штэ. Чи одоо юунд хүн дарамт хугацаа байж чи. Өө чи төхөө агшаа. Шоолд дарах уу? Тэг яаж зөвлөө амьдрал гэхээр ийм байдаг. Шинэ үе продакшн хөгжилтэй өдөр. Инээдмийн уран сайхны кино. Бүх кино театруудаар. За нэвтрүүлэг маань үргэлжлэлээр бид их нялхас дээр ирсэн байгаа. Тэгээд дотор бас нөгөө залуусын давлгааг төрийн хүмүүс байгууллагын тэргүүн нөгөө залуу за тэгээ хүмүүс бас ирсэн байгаа. Тийм. За сайн байна уу? Нэр хэмлээ. Нямдэрч. За ингээд бид нэвтрүүлгээ хийгээд ирж байгаа. Тэгээ одоогийн байдлаар эмчилгээний зардал 30 саяас энэ залуучууд маань янз бүрийн ингээд арга хэмжээ зохион байгуулсараад 21 сая төгрөг золиолцсон байна. Яг өнөөдрийн байдлаар. Тэгэхээр одоо 9 сая төгрөг золиолцсон. Одоо яг хагалгааны зардал нь 9 сая төгрөг байна. Тэгээд бас нөгөө онгоцны ирж чигсныхын зардал гээ эмнэлэгтэн байрлах юм бол тэр нь бас гайгүй хөө. 2-3 сая төгрөг л байна. Одоо ямар ч зүйл 21 сая төгрөг. 21 сая төгрөг. За ямар ч шийдлээд ч орж ээжтэй болцсон биз тийм ээ. За. За, сайн байна уу та. Сайн хүүхэд нь гайгүй. Ингээ би яаж юм. За бид ТV8 телевизээс нэвтрүүлгээ хийгээд өнөөдөр бас шинэ продакшны аврам бүтээлчтэй хамтдаа бас ингэж явж байгаа. За охины биеийн байдал ямар байна? Манай охины биеийн байдал анх ирсэн өдрөөс арай дээрдэж байгаа. Тий. Тэгээд сайхан сэтгэлтэй эмчнэрийнхээ хаж тусаар харин хүүхдээ өдөө зэрэгтэй авч яваад байгаа үнэхээр баяртай байна. Онлог төвтэй та хоёр одоо хэр удаж байгаа вэ? 5 баг 6 хоног гэж юм да.
Одоо бол ерөнхийдөө бол байнгын эмчнэрийн хяналтанд байгаа юм тийм. Тий. За тэгэхээр юу шинэ продакшны уран бүтээлч маань бид бас нөгөө SK хөтөлбөрөөс хүнс аваад тийм ээ тодорхой хэмжээнд даалгавартай тэгээд бас энэ бацгаа одоо холоо охиныхоо тийм ээ нэмжлэгийн зардалтаа бас нэвтрүүлэг үзэж байгаа Монголын сайн сэтгэлтэй ард түмнийг бас одоо тусдсан болооч тийм ээ энэ одоо сайхан бацгаа хөөрхөн охиныг бас одоо ингээд нэмжлэгэнд нь явуулаа сайхан нийлж байгаа тийм ээ идгээгээд ингээд сайхан авъя гэл ингээд бас уриалга хийгээл явж байгаа. Тэгээд боёх манаас одоо бас хэлцэл байгаа тийм ээ. За тэгээд бидэд яг сая ТV8 телевизээ нэвтрүүлгэнд өргөдөж оролцлоо л да. Тэгээд цаашдаа эхлээд нэвтрүүлгэнд оролцож бид нар чинь зөвхөн киноны уран бүтээлийн талаар ярина гэж бодож Сидней нэвтрүүлэгч юм бас юм хүмүүнлэгийг сайхан төрийн бас байгууллагатай хамтарч их сайхан хийд юм байна. Тэгээ би тэд сонсоод би бас та хоёрыг зурагтаар үзсэн. Энэ манай энэ төрийн бас байгууллагын залуутай орж ирсэн нэвтрүүлгийг чи үзээд бас өөрөө өвдөж бас сэтгэл бас л хэцүү л байсан. Тэгээ би таны ярьслахыг заа мөн охиныг хараад бас гэртээ сууж бас их нартайгаа хоёулаа ярьж байсан. Тэгээ бол энэ хүнийг энэ хүн тусдим болохын тулд хоёулаа үгүй ядаж хоёулаа эндээс ажил үүсэн бүтээсэй гэж залбирая гээл би ганаад тэгжсэн аахгүй. Тэгээд үнэхээр нэвтрүүлгийг би үзээ суужгаад бол үнэхээр энэ охинд бол их санаа зовж өстэй. Өнөөдөр бас хувь зохиолоор би тий дахиад таарлаа. Их санаа. Тэгээ би дүүг бас шууд хараал таньсан чи тэр гоё буйны нэвтрүүлэг хийжсэн залуу байж таа. Хүний төлөө гэсэн харин тэр охин чинь штэ хаа гэж сая. Тэгээ манай жүжигчин Огийн маань Дотгон Монголоор бид хоёр кинонд тоглосон юм. Манай хөгжилтэй өдргээд энэ киноныхаа прожектыг хэрэгжүүлж явж байгаад ийм сайхан үүсэлд оролцож байгаа баяртай байна. Тэгээ бид хоёр нэг даалгавар өгсөн. Тэр даалгавраа бид хоёр биелүүлсэн. Тэгээд маш амжилттай. Тэр дэлгүүрээс ингээд юу бараа бүтээгдэхүүн тодорхой хэмжээний мөнгөн дүнд тааруулж аваад хэрвээ авч чадахгүй бол барааг нь буцаадаг гэсэн л те. Эсвэл тал мөнгөний тал барааг нь ч хэлөө. Тэгээ бид хоёр яаж хийж байгаад хоёулаа бүх юм хичээгээд та хоёртаа бид нар дандаа юм. За Огийн танилцуулаараа юу авлаа тийм ээ. Олон төрлийн юм авсан, 10 төрлийн юм авсан. Тэгээд тийм кекс, сүүнда, юу алим, чихэр гэх. Тэгээ энд болохоор будаа, юу синтез гэдэг бас гэр бүл бас хэрэгтэй юмнуудыг авах бас хичээсэн. Цэвэр шүүс байна тий. За өөр чи юу лээ? Амттан. За бас энэ бас цай байгаа. Энэ 100 г нь 25 мянга гэсэн. Бид хоёр ч нөгөө саваар нь аваад ийм том цай 5-2 их удандаа гэж бодоод хэрэглээтэй шиг үнэтэй цай юм байлээ. Тэгэхээр үнээд байгаа чанартай байлгүй бас амин дэм болох байх гэж бодоод тийм ээ. За ингээд бид хоёрын даалгавар биелгэлээд за энийг сайн даалгавраа биелүүлсэн манай хоёр тий. Тэгээд бас боёх маань юу бэлэг тий. Даард шидэд бид хоёр. Тэгсэн чинь Огийн оноод тэгээд боёх оноод тий. Энэ хүүхдийн нөө Jones Baby-гийн нөө тайвшруулагчдаас хүний бүгдийн бие. Тэгээ Jones Baby-гийн com хоцсон гэж бүгдээ хурдыг гэрээ. Тэгээ шинэ үе продакшныхаа хамт олон болон боё ахтай. Огийн отхон томглог. Маш их баярлалаа. Тэгээ илүү гоё уран бүтээл дөхөнд хүрсэн гоё нэвтрүүлэг хийгээсээ тэгээ болдог төрийн тус байгууллагатай хүмүүстэй хамтарч гоё ингээд амьдралын талаар харуулсан тийм юм бүр илүү хүмүүст бас яах болов уу гэж бодож байна. За энийг тэр охины эмчилгээний зардлыг одоо гол нь маш хурдан хугацаанд тийм ээ босгох одоо ийм ажил одоо бидний үн байна л да. Тэгэхээр нэвтрүүлгийн одоо доогоор гарсан байгаа утасны дугаараар холбогдороо үзэгчтэй тийм ээ дансны дугааруудыг бас бид байрлуулсан байна. За энэ дансны дугаар руу та бүхэн тийм ээ 1000 дахгүй 5000 дахгүй тийм ээ ерөөсөө нэвтрүүлгийн гол өрөө бол аливаа зүйл сэтгэл багддаг. Тэгэхээр энэ олон ард түмэн ингээд багаар ингээд яг юм бол одоо нэг 10 орчим сая төгрөг тутчаад байгаа шүү дээ. Энэ мөнгө өс одоо маш богино хугацаанд одоо босоод ирэх байхаа гэж бодож байна. Яг гэвэл монголчууд нэг сайхан дэмжиж туслаад нэг ингээд сайхан одоо нэгний хадлуу ингээд явдаг. Ийм нэг гентэй угаасаа ийм нэг ард түмэн учраас болчих байх гэж бодож байна. Тэгээд таны үед сайхан охноосаа хараад тийм ээ сайхан эдгэрнэ сайхан болоо гэж магадгүй бид нар одоо нэг хэсэг хугацааны дараа ингээд иржээсээ эдгэрсэн шүү гэл эргээц баяртай уулзах тэр өдөр бас одоо удахгүй ирнэ гэж ингэж бодож байна. Тэглгүй яах вэ? Ард түмнийхээ итгэлийг ингэж гоё над хандвар тусалж ирсэн бүх ард түмэндээ болон төрийн тус байгууллагын ням дорж ахлагчтай 100 гаруй залуучууд одоо ингээ халуунд халж хүүтэнд хурж гэрт гарч ирүүлж гэрт олж им болно гэдгүүлээ тий. Тэгээ хайрцагт аян ингээд өрнүүлж явж миний охин хуланд тусалж байгаад би маш их баяртай байна. Өөрийнхөө зүгээс
Тэгээд ямар ч гэсэн нэмд орж миний охин хоолнд одоо маш их тусалж одоо байнга охинтой минь хамт байж цаг үе заваа ингээ гаргаж явдаг нь би үнэхээр баяртай гамаа. Тэгээд бас энэ эхнэлхсийн одоо баярмаа болормоо гэдэг ийм сайхан эмч нартай ч гэсэн баярлж байна. Маш их баярлалаа. Тэгээд би бас нааш ирээд нямд орчтой бас нэг хэсэг хугацаанд бид нар ярилцлаа л да. Ерөөсөө нэг хитэн найзууд сайхан ширээ тойрч юмэр сууж байгаа л за ингийн ийм ажил өрнүүлээгээд ингээд ихсэн. Тэгээд өнөөдрийн байдлаар бол бас 20 гаруй сая төгрөг зөвлүүлнэ гэдэг бол бас мундаг байна тийм ээ. Ер нь одоо төрийн бас байгууллагын үйл ажиллагаа яаж явагдаж байна тийм ээ. Ер нь одоо энэ хулаа охинд өмсгөөний зардлыг босгох ямар ажлуудыг арга хэмжээнүүд өгс одоо манай залуучууд манаас зохион байгуулалт юм энэ тал дээр бас тийм ярьж байгаа. За биднес болохоор хулаа охиндыг туслая гэдэг 8 сартай багт нь анх ярилцаа. Тэгээд туслахаар бас баяр цэглэгчтэйсэн холбогдчихсон. Тэгээд биднес яг хулаа охинд зориулаад хийсэн арга хэмжээнүүд гэвэл нөгөө cover night одоо гадаадын том дуучтай Монголын аягүй дуулдаг залуучууд дуулдаг шүү дээ. Яг тэрүүгээр cover night тийм хөдөлгөөн хийгээд salsa, speed date гэх тээ нөгөө ice bucket challenge гэдэг шүү дээ. Ice bucket challenge-ийг хулаа охин 2K challenge гэдэг. Хэрвээ та хулаа охины даас нь доод нь 2000 төгрөг хандуулах юм бол хандуулсан нөгөө банкныхаа капитанзыг өөрийнхөө селфи зурагтайгаа Facebook дээр байршуулад бусад найзуудтайгаа уриалах маягаар тиймэрхүү байдлаар хандгийг зөвлөсөн. Тэгээ бас ягаан мөнгөтэй хайрцаг байгаа. Мөнгө цуглах зураг гэсэн стикертэй ягаан хайрцаг байгаа. Тэр хайрцагуудыг бас гадуур аялуулаад албан байгууллага найз төвтүүлсэн. Тэгээ бас нөгөө мессеж дугаараар мессеж бичүүлээд гих мэтлэгийн байдлаар тал талаас хулаа охины хаалганы зардлыг босгоод одоо 21 сая төгрөгтэй болчихл байж л байна да. За тэгээд удахгүй сайхан болох байхаа гэж бодож байна тийм ээ. За тэгээд би бас бодож байна л да. Тэгээ Монголынхаа нийт арт түмэнд ер нь бол хүүхэд инээсэн газар гэдэг бол сайхан байдаг. Хүүхэд явсан газар гэдэг бол хинт ч гэсэн хэцүү. Тэгэхээр би хулаа охиндоо Монголынхаа бас олон сайхан бүтээлч, олон сайхан иргэд, олон сайхан залуучууд, төр нийгмийн зүтгэлтнүүд байгаа. За мөн томоохон бизнесмэнүүд байгаа. Тэгээ та нарыгаа бас Монголын бас нэг сайхан ирээдүй, сайхан охины төлөө бас гараа сунгаасай гэж уриалж байна. Манай шинэ продакшн уран бүтээлч бид нар ч гэсэн бас хулаа охиндоо тэр хайрцагны аян болоод үеийнхээ бас эрүүл мэндэд нь одоо бид нар киногоо нээж байгаа тийм ээ. Бас уран бүтээлчд бид нар бас орлогоосоо тодорхой хэмжээний мөнгөийг дүүдээ бас зориулъя гэж бодож байна. Тэгээд Монголынхаа нийт бас хүнд ер нь сэтгэл багтахгүй шүү дээ тий. Хүнд ер нь хүний Монгол түмэн бэлгийн мөрний шүд үздэг вэ гэж нэг сайхан үг байлаа. Тэгэхээр би энэ бүтээлч залуучуудын ажлыг дэмжиж, бас энэ сайхан өргө толгоос ижийг дэмжиж, энэ сайхан ирээдүйн нэр нь хүртэл хулан сайхан одоо ямар сайхан нэртэй вэ те энэ сайхан охины ирээдүйг бодож Монголынхаа нийт ард түмнийг бас энэ дээр нэг сэтгэл гаргаач гэж хүсэж байна. Гаргасан бас одоо энэ 20 гаруй сая төгрөг цугларсан хүмүүстээ та нартаа бас маш их баярлалаа гэж бас өмнөөс нь хэлье гэж бодож байна тийм ээ. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан үйл сэдэж байгаа залуучуудаа баярлалаа. Тэгээд дүүдээ мэдөөс сайхан охин болно. Сайхан сурагч болно. Сайхан эх орны сайхан ирээдүйдээ эзэн болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ удахгүй сайхан идэх байх гэж бодож байна. За маш их баярлалаа үзэгчтэй. Тэгээд нэвтрүүлгийн төч бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ продакшны одоо уран бүтээлч хамт олон за Монгол Улсын гаргаж үзэж ариун болдгоо юу тийм ээ жүжигчин одоо Оги Хотгон Донголго нартаа маш их баярлалаа. Тэгээ энэ сайхан зүйлийг бас одоо санаачилж тийм ээ энэ ажлынхаа хажуугаар ингээд сайхан сэтгэлийн одоо ажлыг бас өрнүүлж яваа. Залуусын давлага төрийн бас байгууллагын одоо бүх залуучуудаа тийм ээ одоо тэргүүн одоо нямд оржтой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголчууд биднийг сайн сайхан юм л дандаа одоо бидэн дээр ирж байгаа болтгоо муу мухай зүйл монголчууд биднээс хол байх болтгоо Монгол хүүхдүүд Монгол айл өрг сайхан элэг бүтэн өвчин зовлонгүй Монгол хүмүүр аз жаргалтай сайн сайхан байгаасаа бид нар цөөхөн нэгнийгээ айлгаж дээрэмдэх биш нэгнийгээ сайхан хайрлж хүндэлж амьдарцгаая гэсэн уриалгыг та бүхэндээ хүргэн нэвтрүүлгээ инхүү жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа баяртай та бүхэндээ маш их баярлалаа. Уран бүтээлчтэй баярлалаа.